За манай компанийн хувьд бол хаан банкнаас валютын долларын бол зээлтэй. За энэ тохиолдолд бол ханшийн зэгцэл хэрхэн хийх вэ гэхээр юуны төрөнд бол зээлийн наасны хуулга байж байна. Манай дээр зээлийн эхний үлдэгдэл 68 мянган доллар байсан. За тайланд хугацаанд бол хүүд төлсөн мөнгө болон за үндсэн зээлд төлсөн мөнгө ороод за хамгийн сүүлд бол 65,115 мянган долларын үлдэгдэлтэй гэсэн энэ зээлийн хуулга байж байна. Тэгэхээр энэ зээлийн наасны хуулгыг бид нэр тайландаа тусгахдаа төгрөгөөр бол тусгах хэрэгтэй. За уг мэдээллийг би төлсөн бичлэлтүүдийг нь хийсэн байж байна. Тэгэхээр юуны түрүүнд бол нийт он сар өдөр төлсөн дүн. За энийг бол тэгэхээр тухайн өдрийн Монгол банкны ханш за манай зээлийн эхний үлдэгдэл болон төлөлтүүд бол энэ дээр өгсөн байж байна. За үндсэн зээлийг төлж байгаа тохиолдолд зээлийн төлбөртэй холбоотой журналын бичлэлтүүдийг бол хийж өгнө. За тэгэхээр үндсэн зээлийг бол урт хугацаат үйлдвэрөөр бууруулаад за каснаас бол мөнгө нь бол гарсан байна гэж үзэж байна. За энийг бол бид нэр Монгол банкны ханшаар үзүүлээд үндсэн зээл төлсөн гэсэн бичлэлтүүдийг бол хийж байгаа. За зээлийн тайлан дээр тусгах гэсэн зээлийн эхний үлдэгдлийг орж харъя. За 168 мянган долларыг өмнөх үеийн хаалтын ханшаар үзүүлээд үзэхэд бол за манай дээр 169,439 мянган төгрөгийн үлдэгдэлтэй өр төлбөр гэж байна. Тэгэхээр энийг ороод харахад бол манай урт хугацаат өр төлбөр дээр ажлын өснөсөн дээр за 169,439 гэж байна. За энэ дүн бид нэр авлага өгүүлгийн тайланд оруулж байгаа тохиолдолд тооцоо нэгтийн авлага өгүүлгийн тайлангийн бас өр төлбөрийн эхний үлдэгдэлээр 169,439 гэсэн үлдэгдэлтэй байж байна. За энэ бол манай эхний үлдэгдлүүд байж байгаа. Яг үндсэн төлбөрт төлсөн дүнгээ бид нэр ерөнхий журнал руу хуулж өгнө. За ерөнхий журнал руу бол Монгол банкны ханшаар үзүүлж байгаа учраас за өр төлбөрөөр төлсөн гэсэн бичлэлтийг би ерөнхий журнал дээр оруулаад өр төлбөрөөр төлсөн бичлэлтүүдийг бол оруулаад өгнө. Энэ бол Монгол банкны ханшаар бол орох ёстой. За шалгах P гэж байна. Тэгэхээр өрөө төлсөн гэсэн бичин тохиолдолд P гэдэг алдаа өгдөг. За анх бол манайх мөнгөн хөрөнгө мөнгө буюу зээл мөнгө зээлж аваад за одоо өрөө төлж байгаа учраас урт хугацаат өр төлбөр гэж байгаа тохиолдолд манай за мөнгөн гүлээний тайлангийн санхүүжилтийг үйл ажиллагаанд бол зарлах хэсэг дээр тусгагдах ёстой. За шалгах C гэж ямар компани өглөг авлагыг төлсөн барагдуулсан бэ? За энэ дээр хаан банкны урт хугацаат өр төлбөр гэсэн дүн бол оруулаад өгнө. За ингээд бид нэр өрөө төлсөн гэсэн бичлэгтүүдийг оруулж өгч байгаа. За өрөө төлсний дараагаар за 162,252 үлдэгдэлтэй байж байна. За энэ дүнг авлага өгүүлгийн тайлан руугаа ороод харъя. За үлдэгдэл нь бол энэ байж байгаа. За энэ дээр бид нар бол ханшийн тэгшгэлийг бол хийх ёстой. За ханшийн тэгшгэлийг хийхдээ бид нар тайлан харах. За тогтмол татвар байрлах. Манайх өв төлбөр учраас өвлийн ханш тэгшдэг хэсгээс рүү орж өгнө. За өвлийн ханш тэгшдэгтэй болвол саарл буюу цагаан дэвсгэртэй хэсэг дээр гараас мэдээллийг бол оруулж өгнө. За шалгах гэсэн хэсэг дээр бас дүрм гарч ирсэн байж байна. Тэгэхээр сар бүр ханшийн тэгшгэлийг хийх ёстой. Тэгэхээр авлага өгүүлбэр дээр бол сар болгоны эцэст ханшийн тэгшгэлийг хийгээ явах ёстой. За ханшийн тэгшгэлийн B-гээс за D мөрний мэдээллийг бол заавал гараас бол оруулж өгсөн байх шаардлагатай. Ханш гэж гарч ирсэн бол ханшийн тэгшгэл хийгдсэн байна. Хэрвээ хээтэй гэж гарч ирсэн тохиолдолд ханшийн тэгшгэл хийгдээгүй гэсэн утгатай байна. За юуны түрүүнд эхний үлдэгдлээ оруулж өгнө. За манай дээр бол өмнөх оны үлдэгдэл, за хаан банкны үлдэгдэл хаалтын ханш оруулаад за доллар оруулж өгнө. За тэгэхээр манай дээр нийт үлдэгдэл маань 69,439 мянгад манай авлага өгүүлгийн эхний үлдэгдлүүд бол таарж ирж байгаа. За үүний дараагаар ямар нэгэн гүйлгээ хийгдээгүй. За төлөлтөө харъя. За төлөлт бол шууд 2 сараас эхлээд төлөлтүүд бол хийгдсэн байж байгаа. За тэгэхээр 2 сараас шууд төлөлтөө бичихгүй өмнөд бол 1 сарын эцэст сар бүр ханшийн тэгштэл хийх ёстой гэсэн учраас 1 сарын 30-наар ханшийн тэгшгэлийг хийж өгнө. Тэгэхээр 1 сарын 30-ны өдрийн Монгол банкны хаалтын ханшийг оруулж өгөөд ямар нэгэн авлага өгүүлбэр зээл төлөгдөөгүй бол энэ дэр хоосон оруулж өгнө. За ингэснээр бол 1 сарын эцээр ханш ол тэгшдэггээд ханш нэг гарч ирсэн байж байна. За 2 сарын 2-нд бол үндсэн зээлийн төлбөрт болон хүүд бол төлбөр хийгдсэн. Тэгэхээр он сар өдрөө бол 2 сарын 2-нд за үлгэртэй харилцагчийн нэрийг бол эндээс сонгож өгсөн. За тухайн өдрийн Монгол банкны ханш за оруулж өгнө. За хөрвүүлсэн ханш гэдэг зүйл байж байгаа. За хөрвүүлсэн ханш ямар учиртай вэ гэхлээр за манайх өрөө төлөхийн тулд каснасаа мөнгө гаргаж авсан. За каснасаа мөнгө гаргаад валют худалдаж аваад бол мэдээж өрөө төлнө. Тэгэхээр энэ дээр бол валют худалдаж авч байгаа тохиолдолд арилжааны банкны ханшийг бол
оруулж байгаа. Тэгэхээр валют худалдаж авсан арилжааны ханшийг бол энэ дээр оруулж өгөөд Монгол банкны ханшийг оруулж өгнө. За энэ хоёрын зүрхэндээс бол мөнгөний ханшийн тэгштэл бол хийгдээд явна гэсэн. За ингээд үндсэн зээл төлсөн төлбөр болон хүү төлж байгаа мөнгнүүдийг бол оруулж өгнө. За үүний дараагаар 2 сарын ханшийн тэгшгэлийг бол хийж өгнө. За гэтэл 2 сарын ханшийн тэгштэл хийгээгүй зөвхөн 3 сарын ханшийн тэгшгэлийг шууд хийгээд явсан гэж бодъё. Тэгэхээр 2 сарын эцээр ханш тэгшгээгүй учраас энэ дээр ханш 2 гэсэн одоо 2 сарын эцээр ханшд бол тэгшгэлдэггүй байж байна. Тэгэхээр шууд 2 сарын үр төлбөрүүд төлөгдсөний дараа 3 сарын гүйлгээ хийж байгаа тохиолдолд танай үлдэгдэл дээр бол ханшийн тэгштэл хийгдэггүй буруу үлдэнэ гэсэн үг. Тэгэхээр үүнийг бол анхаарах хэрэгтэй. Заавал 2 сарын эцээр ханшийн тэгшгэлийг оруулж өгнө. За гэх мэтлэн сар бүрийн эцэст бид нар ханшийн тэгшгэлийг хийгээд явах шаардлагатай. За эдгээр ханшийн тэгшгэлийг хийсний дараа яг үндсэн зээлд төлж байгаа төлөлт хэсэгдээр бид нар дээр бодит ашиг алдагдал тооцогддог. Харин үлдэгдэл дээр ханшийн тэгштэл сар бүрийн эцэстээр бол бодит бус ашиг алдаглууд бол тооцогдож гарч ирж байна. За 2 сарын ханшийн тэгштэлийн эцсийн үлдэгдлийг бол ханшийн тэгштэл хийсэн зөв хийгдсэн эсхийг нь шалгаж үзье. За манай дээр бол за үлдэгдэл дээр бодит бус ашиг үүссэн байж байна. За ашиг үүсэхэд нь зөв үү гэдгийг бид нэр шалгаж үзэхийн тулд тоошоо гүйлгэнэ. За энэ дээр манай дээр 2 сарын эцэст бол ханшийн тэгштэл энэ байж байна. За тэгэхээр 1 сарын эцэст ханшийн тэгштэл хийгдсэн учраас 1 сарын эцсийн ханшийн тэгштэл маань энэ сарын эхний үлдэгдэл болоод за 2 сарын 28-ны өдрөг хаалтын ханш бол орж ирсэн байж байна. Тэгэхээр өглөг үр төлбөрийн хувьд бол ханш буурж байгаа тохиолдолд манай дээр үр төлбөр маань буураад манай дээр бодит бус ашиг үүсдэг учраас энэ ашиг маань үүсэж гарч ирсэн байна. Тэгэхээр ханшийн тэгштэл сар бүрийн эцэст хийж байгаа тохиолдолд бодит бус ашууд нь өмнөх сарын хаалтын ханш нь энэ сарын эхний үлдэгдэл болох зарчмаар бол явагдана. Хэрвээ бид нэр 1 сард бол ханшийн тэгштэл хийгдээгүй бол өмнөх оны ханшийн тэгштэглээс энэ сар хийгдэх учраас бодит бус ашиг алдаглууд бол буруу гараад явах магадaltaй эрсдэлтэй байна гэсэн үг байна. За ханшийн тэгштэглээ хийж дууссны дараагаар өглөгтэй харилцагчийн нэрийг бол за G5 гэсэн нүдэн дээр бид нэр сонгоод өгнө. За ингэж сонгоснороо бид нэр журналын бичлэлийг ерөнхий журналын ханшийн тэгштгэлийн хэсгийг бол хуулж өгөх шаардлагатай. За үүн дээр өглөгийн байгууллага зохих үлдэгдэл энэ байна. Тэгэхээр журналын дүн дээр бид нэр ерөнхий журнал руу дүн хуулаагүй учраас зөрүүтэй байна гэж байна. За өглөгтэй харилцагчийн нэрийг сонгосны дараагаар журналын бичлэлийг ерөнхий журнал руу хуулж өгнө. За энэ тохиолдолд шалгаж ий гэж байна. Тэгэхээр хаан банк урт хугацааны төлбөр гэдэг данс байхгүй учраас бид нэр урт хугацааны төлбөр гэдэг дансаа бид нэр энд сонгоод өгнө. За мөн ялгаагүй заавлага өглийн харилцагчдыг бол сонгож өгнө. За шүүлт болж гарч ирсэн. За үндсэн зээлийн төлөлт хийгдсэний дараагаар бол тэгшгээгүй үлдэгдэл бол 162 сая 254 гэж байна. Тэгэхээр энэ дүн бол манай өвлийн ханшийн тэгштгэлийн дүнтэй болвол таарах ёстой. За өвлийн үлдэгдэл 162 сая 254. За ханшийн тэгштэглийг хуулж оруулсны дараагаар тэгштгсэн үлдэгдэл маань за 174 сая 784. За тэгэхээр ханшийн тэгштэл хийсний дараагаар 174 сая 784-г таарсан байж байна. За журналын бичлэлтийг хуулж өгсөний дараагаар бол зөрүү байхгүй. Тэгэхээр энэ дээр сонгогдсон хаан банкны харилцагчийн үйлдвэрийн зөрүү байхгүй учраас зөв хийгдсэн байж байна. За үүний дараагаар бол ханшийн тэгштэл зөв хийгдсэйсийг шалгах хэсэг байж байгаа. Тэгэхээр тэгштгээгүй үлдэгдэл бол 162 сая. За тэгээд тухайн тайланд хугацаанд нэмэгдсэн хасагдсан дүнгууд орж ирээд тэгштгэгдсэн дүнгууд бол за 174 сая 784 мянга бол эндээ тэмцэж байгаа. Энд ямар нэгэн алдаа байгаагүй учраас ханшийн тэгштэл зөв хийгдсэн. За ерөнхий журналыг оруулсны дараагаар авлага өгүүлгийн тайлан руу ороод харъя. За авлага өгүүлгийн тайлан дээр нэмэгдсэн хасагдсан ханшийн тэгштэл орж ирээд эцсийн үлдэгдэл 174 сая 784-гээд манай урт хугацааны үр төлбөрийн дүн бол таарж байна. За үүний дараагаар бид нэр дээр хөрвүүлсэн ханш гэдэг зүйлийг оруулж өгсөн байгаа. Тэгэхээр энэ хөрвүүлсэн ханшийг оруулж өгснөөрөө манай кассаас мөнгө гараад яг арилжааны банкаар валют худалдаж авснаас болоод манай касс бол зөвлөдөг. Тэгэхээр энэ хөрвүүлсэн ханш гэдэг дээр дандаа бодит ашиг алдаглууд бол үүсдэг. Тэгэхээр бодит ашиг алдагдал бол журналын бичлэгтэн дээр бас орж өгөх ёстой. Тэгэхээр хөрвүүлсэн ханшийн хэсгийг хуулаад за ерөнхий журнал руу оруулж өгөх шаардлагатай.
За мөнгө гэж энэ бол мөнгөн хөрөнгийн насыг сонгож өгсөн. За бид нэр CAS гэсэн учраас CAS T гэдэг дансаа оруулж өгнө. За онц өдрийг бол оруулж өгнө. За өнгөснээрээ бол манай CAS-ын тайлангийн эцсийн үйлдэгдэл бол 100% болж өгөх боломжтой. Тэгэхээр хөрвүү саншийг бол заавал бид нар оруулж өгөх шаардлагатай байх нэ. За ингэж бид нар өвлийн ханшийн тэгшгэлийг бол хийлээ. За авлагын ханшийн тэгшгэлийг хийж байгаа тохиолдолд тайлан харах, за тогтмол дотор байрлах, за авлагын ханшийн тэгшгэл гэсэн хэсэг рүү орж өгнө. За тэгээд авлагын ханшийн тэгшгэлийн хэсэг дээр мөн авлагатай харилцагч нарынхаа нэрсүүдийг оруулж өгөөд за авлагаа цуглуулсан болон хүүд авсан дөнгүүдийг бол оруулж өгнө. Мөн ялгаагүй журналын бичлэгийг ерөнхий журнал руу хуулах зарчмаар явна. За авлага өгүүлэгтэй харилцагчдын нэрс 2-оос 1-ээс дээш тохиолдолд за эхний авлага өгүүлэгтэй харилцагчийн нэрийг оруулж өгсөний дараагаар за энэ D баганд end гэж бичиж өгснөөрөө болвол эцсийн үлдэгдэл болоод энэ дээр авлага өгүүлгийн үлдэгдлүүд болоод тэглэгдэж ирж байгаа. Ингээ хоёр дахь дараагийнхаа авлагатай харилцагчийн нэр муу эсвэл өглөгчтэй харилцагчийн нэрсийг бол оруулж өгөх боломжтой болж байгаамаа. За ингэж Magic Finance програмаар ашиглаад авлага өглийн ханшийн тэгшгэлийг хийх боломжтой.